За эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ энэ телевизийн уран бүтээл чамд олноос бэлтгэн үзүүлдэг 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн 8 дахь дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр 8 дахь дугаарын зочин хомирт хурдан морины зүтгэлтэн зураач продюсер өнгөний Дашдамбрэл ирсэн байна. За сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Сайхан намарч байна. За тэгэхээр өнөөдөр бол одоо Монгол төрийн их баяр нааданд одоо үзүүлсэн амжилтаараа энэ 100 жилийн хугацаанд одоо төрүүлж яригдсан амжилтаараа эхний байруудад шалгарах хурдан азраг мордыг он дарааллын дагуу бид одоо та бүхэндээ бид хоёр одоо уламжлалын дагуу танилцуулж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол одоо 8 дахь азраг гэвэл Монгол төрийн нааданд 4 төрүүлсэн 4 азрагнаас гадна 3 төрүүлсэн азрагнуудын одоо хамгийн сүүлчийнх болох. За энэ нь бол одоо бидний цаг үед одоо бас эд хурдан байсан 2011-ээс 13 оны хооронд улсын баяр нааданд завсаргүй 3 жил төрүүлсэн алдарт Өмнөгов аймгийн Цогццын сүмийн байш Дашдамбрэлийн Батэрдны улас салзан азраг. За мөн 1954, 1960 онуудын улсын их баяр нааданд 2 төрүүлсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Хонгор мортын Цэндийн зээрд гэж одоо төмөн улныхоо донд алдарсан тэр одоо хурдан хөлгүүдийн талаар бид одоо хууч яриад хэлэхээр хүрэлцэн ирсэн байна. За одоо тэглэг яг мортны түүхэнд одоо 3 жил завсаргууд төрүүлсэн 2 хаа дуу нэг те. Нэг нь наашаараа газар, нөгөөх нь улс салзан азраг. Өдөж түмэнд одоо улс салзан азрагны удам гаруул амжилтыг жохос ирүүлж өгөхгүй. Өмнөгов аймгийн Цогццын сүмийн харьяат Монгол улсын дод мандаа байш Дашдамбрэлийн Батэрдны дархан мандаа төмнийг цолтой улс салзан азраг. Сүхбаатар аймгийн Түмэн цогцмын уяач Өлзий утгын шин тулгын унган 2011, 2012, 2013 онуудын улсын их баяр нааданд 3 жил дараалан төрүүлж Монголын шигшмэл хурдан мордын их хур дуралдаанд 2013 онд мөн түрүү магнат дурдсан бол 2011 онд Дундгов аймаг байгуулагдсны 70 жилийн ой 2012 онд Дүнжин гарвын хур дуралдаанд дайрагдаж төмөн олныг баясгалжээ. За тэгэхээр улс салзан азраг бол одоо тийм Монгол төрийн нааданд одоо 3 жил завсаргуу төрүүлсэн одоо 2 хэн азрагны нэг нь одоо хоёулаа 2000 оноос хойших юм одоо хурдан азрагнууд бол Монголын хурдан морины уралдааны цуваанд одоо тодор үлдсэн байгаа. За улс салзан азраг бол 2004 оны унаг Сүхбаатар аймгийн Дүмэн цогц сумын нутаг Тунгалаг гэдэг газар төрсөн. За Сүхбаатар аймгийн одоо Түмэн цогц сумын уяач Өлзий утгын шин тулга гэдэг хүний одоо унган адуу гэдгийг нь бол одоо манай үзэгчид одоо сайн мэдэх байх. За тэгээд одоо удам хөгжлийнхэн талаар бол бид одоо мэдээж унган эзнээс нь одоо асууж тодруулж Дашдамбрэлийн Батэрдны улс салзан гэдэг газрыг бол унган эзнээс нь асууж тодруулаад ингээд одоо ярьж яхад бол Сүхбаатар аймгийн одоо Бүрэнгийн уурхай гэж мөнгө ханаас одоо баруурш байдаг Бүрэнгийн хөндөй гэж байдаг тийм ээ. Тэгэхээр Сүхбаатар аймгийн Бүрэнгийн хөндөй тэр хавар нутгалж байсан одоо Түмэн улныхоо донд морин толгой дугар сүрэн гэж одоо алдарсан ийм сайхан ундаг уяач хүний хүү Гомбо гэдэг хүн сэргээс ирэхт нь бол аав нь одоо за ер нь бол хүүдээ нэг сайн одоо гүү болох нэг адуу бэлдээ гэж бодоод Хинтээ аймгийн Өлзий цумын Падэлүндгийн босоо савдар гэж одоо зүүн аймагта тухайн үед 1950 оны үед бол одоо босоо хурдан байсан хурдан савдар азрагны төл охин хонгор дааг аваад ингээд тавьсан. За ингээд охин хонгор дааг бол одоо гүү болсон. За тэгээд энэ охин хонгор даагийг бол одоо гүү болонгууд нь Сүхбаатар аймгийн Мөнгө хаан сумын уугуул Түмэн олныхоо донд одоо Бухын лувсан жамц гэж хэмээн алдарсан одоо хурдан хөрөн азрагтаа 1940-50 оны үед ч Сүхбаатар аймгийн Хинтээ аймгийн Мөнгө хаан сумын лувсан жамцын хөрөн гэж одоо алдартай цуваан дээр 2-3 мөр хайрагддаг байсан тэр Чойнгийн лувсан жамц гэдэг хүний хурдан хөрөн азрагны төл дааг эр хөрөн даагийг одоо морины байнд одоо дээхэн үед одоо тухайн үед ч дээхэн үед ч гэхгүй ер нь Монголын түүх наадмын түүх уламжил бол одоо морины байнд адуу дулаан халуун шуутай мал өгдөг гэсэн уламжлалын дагуу тэр одоо Лувсан жамцын хөрөн гэдэг азрагныхаа үрээ эр хөрөн даагийг одоо морины байнд өгсөн нэг нь одоо Мөнгө хаан сумын Түмэн улныхоо дунд одоо алдартай Баатууд орж гэдэг одоо алдартай хүний морь төрүүлээд одоо эр хөрөн дааг авсан. За тэр нь бол хожимоо одоо Баатууд оржийн Дэлдэн хөрөн гэж одоо алдартай хурдан азраг болоод за Дэлдэн хөрөн азраганд Падэлүндгийн босоо савдар гэж одоо алдартай хурдан азрагных төл өнөө хүүгээ зэрэгээс ирэхэд авсан охин хонгор даагийг гүү болонгууд нь тавиад Гомбын хул гэдэг азраг гарсан. За энэ Гомбын хул гэдэг азрагыг бол одоо Гомбо гэдэг хүн өөрөө Түмэн цогцын уугуул Бужиранга гэдэг хүнд бэлгэнд өгсөн юм байна лээ. За Бужиранга гэдэг хүн нь бол одоо улс салзан азрагны унган эзэн Өлзий утгын шин тулга гэдэг хүний ээжийнх нь одоо төрсөн ах нь юм уу дүүн юм одоо юм төрсөн хүн юм шиг байгаа. Хул азрага очиод одоо Түмэн цогцын шин тулга уяач уяад тэгээ бас нэг сумынхаа нааданд 10-аар ороод өөрөө нэг хурдлаагүй тэгээд одоо насан чараа гарцсан байсан юм шиг байгаа. Тэгээд бол одоо улс салзан азраг бол энэ хонгор азрагны төл гэж ярьдаг. Тэгэхээр дээд талдаа бол одоо тэр ухын лувсан жимцийн хөрөн азраг за тэгэл одоо Мөнгө хааны
Хинтээ аймгийн Үлзий цумын Лүндгийн босоо цавдэргээд олон хурдан азарганы удам орсон ийм эцэгтэй ийм азарган байгаа гэж одоо унган эзэн сайхан хужилдаг. За их нь бол одоо мөн л одоо дээдлэр бас галшир атуу гэдэг өвгөний сайхан хонгор гэдэг азарга түүний одоо төлн амгалан зайсан гэм ойног хонгор түүний төлн улсад төрүүлсэн дагимд жирийн цоогор хонгор гэдэг одоо энэ хурдан азарганы урдан азаргач нь өөрөө зарагдаад уул оюуны орлын баян совд гэдэг хүнд одоо ирээд бас одоо олон сайхан төлөв гаргасан гэж ярьдаг. Тэгээд цоохор хонгор азарга ер нь бол ирээд одоо уул оюуны орлын баян совд гэдэг хүнд ирээд нэг ч удаагүй баян совд гэдэг хүн бас одоо тухайд нөгөө барай тавианы цаг үед одоо хилмигдүүлт их юм одоо тий тэр цаг үед одоо адуутайгаа хураагдаад ингээд явхад нь бол Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын одоо тухайн үеийн хэсгийн төлөөлөгч байсан одоо нийгмийн аюулс хамгаалах яамны ажилтан ч байсан тухайн Мөнх хааны одоогийнхаар бол хэсгийн төлөөлөгч Сампил гэдэг хүн адуутай авч үлдэхэд бол баян совд гэдэг хүн загссан гэдэг юм байна лээ түүхэнд. За энэ эрэгзэнд нэг хонгор халдсан үрээ байгаа. Тэрийг бол одоо эрэгзэнд өгөөрэй гэж хэлсэн ёсоор өгөөд тэгээ эрэгзэнгийн хонгор гэдэг газар бол тухайн орон нутагтаа бол эд хордолж байсан гэж одоо Мөнх хаан сумын ахмад уяачид одоо энэ чулуунгаа юм бүүрүү байгаа тэргүүтээ одоо байгаа энэ сайхан ахмадууд бол одоо хуучилдаг. Үнэхээр манай нутгийн бол одоо үнэхээр зартай хурдан газар байсан. Нэгэн цаг үед одоо бүр дөрвөн төлн дараагаар ороод өөрөө тавдарж байсан ч гэж одоо ярьдаг. Миний хонгор халд цацраг жаахан харимл дуухан болсон шүү. Миний хонгор халд цацрагны олон төлөвүүд энд одоо мордож байгаа шүү. Харимл дуухан азраг үтээр зодог тайлах гэж яваа та бүхэн нэг арай дүүжин дүүхэн ингээд яваад байх юм бол одоо зарим татж байгаад энийг тавлуулаарайч гэдэг юм уу гэсэн тийм домог хууч яриа бол байдаг. Тэгээ эрэгзэнгийн хонгор халдсан гэдэг азрагны бол одоо төлөнд Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын зааны наван жилтмийн халдсан гэдэг азраг 9 трүүсэн гэж ярьдаг юм байна. Тэгэхээр одоо Мөнх хаан сум тухайд одоо Төмөн цогц сум ч юм уу одоо тэр орон нутагта 9 трүүсэн ийм хурдан халдсан азраг байсан. Тэрний төл Улаангүү аваад за Улаангүүг Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын Санжаагийн дандин сүрэнгийн одоо орлогын хөшөлтөй хөрөн азраганд хураалгаад охин хөрөөнө гарсан нь бол хожимо одоо Монгол төрийн нааданд 3 төрүүлсэн одоо дээрх улсалдсан азрагны ихгүй гэж одоо ярьдаг юм байна лээ. За ардын хувьсгалын 90 жилийн үндэсний хвээр наадмын 355 азрагны уралдааныг Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын уяач Пүрэв дөржийн унган адуу Дундгой аймгийн Үлзий сумын уяач Бацгүй Наранхүүгийн хурдан хээр азраг өнгөлсөөр угаад одоо яг барайны доо дадагт ирэхэд Сүхбаатар аймгийн Нөмөн цогц сумын уяач Үлзий утгийн шин дулгын байсан Чим дөржийн Хүсэл цудын Хамарцгаан зээрд азраг одоо буруу талаар дайраад өнгөлж эхэлсэн. За ингээд хоёр азраг бол одоо нэг Үүдэн хумрын дээрээс арай богинохон зайтай. За зээрд азраг нь одоо бүтэн биерээ илүү гараад ардын хувьсгалын 90 жилийн үндэсний хвээр нааданд Монгол их хурлын наран намдаг зүүн хязгаар Сүхбаатар нутгаас Чимэн дөржийн Хүсэл цудын Хамарцгаан зээрд азраг түрүү магнад урдалаа. Хамгийн зүүн Дундгой аймгийн Үлзий цумын уяач Бацгүй Наранхүүгийн хээр азраг Айргийн 3-т Мөн Сүхбаатар аймгийн Асгал сумын уяач Жамингийн баяр сайхны унган Монгол улсын алдарт уяач Чүлтмийн улааны зээрд азраг 3 дурдсан бол 4 Төв аймгийн Өндөр ширээ сумын уяач Арилтын отхон баярын Хилэн хар азраг 4 дурдалаа. За энэ бол одоо Мөн Сүхбаатар чигийн унган азраг, за Айргийн 5 Төв аймгийн Баян сумын уяач Хингэргийн цогц сайхны Сүмбэн зээрд азраг, 6 Дундгой аймгийн Сайн цагаан сумын уяач Одон Баатрын хээр азраг, 7 Төв аймгийн Баян сумын уяач Мөнх цөгийн зээрд азраг хурдалжсан бол Өвөр хангаан аймгийн 10 хээр сумын Сэнгээгийн бэм сүрэнгийн зээрд азраг 8 дурдалаа. Тэгээ улс алзан азрагны одоо яг төрснүүдээс гэвэл одоо яг тэр хул азраг бол одоо улс алзангийн эцэг. За тэрнээс дараа нь одоо тэрнээс өмнө бол одоо эцэг ихнийхтэй Шин тулгын хонгормор гэж одоо 2000 оны Дорнод аймгийн Баян Төмөнд сумд болсон зүүн бүсийн хурд наадамд одоо Айргийн 4-т хурдсан өөрийнх нь Шин тулгын хонгор гэж хурдмор байсан. За 2010-д Гуултай аймаг байгуулагдсны 70 жилийн ойн 2 наадамд Гуултай аймгийн Сэл сумын Монгол улсын эзэн Сэдбаатрын Баатрын хөрмөр гэж одоо хөрмөр Гуултай нэжих тухайд одоо тавлж байсан. Энэ хөрмөр энэ хоёр холмор хоёр бол хоёулаа улсалзангийн одоо тэр хөрөнгүүнээс гарсан төрсөн ах нь юм байна лээ. Тэгээ өөрийнх нь бол одоо Шинэ толгын хонгор гэж одоо өөрийнх нь бас одоо хурдан хонгор азраг байсан улсалзангийн ах гээд. За ингээд бол үндсэндээ нэг 4-5 гарсан нь бол ихэнх нь л хурдалсан улсалзан азраг одоо хамгийн отхон дүүн улсын нааданд 3 төрүүлсэн 2 төрөөс ах нь 2 ихнээс нэмэр одоо даншиг бүсийн нааданд улсын бүсийн чанартай нааданд айрагдсан. За төрсөн ихч гэж бол одоо бас
гүүсэн тэрнийг нь одоо төрсөн игчгээд хонгоргүй байсан. Одоо энэ Өмнөгов аймгийн Булган сумын харьяат Монгол улсын тод мандалай байж намдгийн хүрлээ гэдэг хүн аваад тэрнээс бол одоо энэ говьшингийн дан шиг нааданд хязаалан аригдсан хүрлийг нь толов тонгор гэж одоо азраг биш үү дээ. Алтауны нааданд тэр жил 7-д орсон байхаа үрээ. Тэгээ одоо бол азраг болсон сайхан азраг байгаа. Тэгэхээр энэ бол одоо үе удмаараа хурдалсан ийм одоо хурдан адуу гэж ярьдаг. Тэгээ 2004 онд Сүхбаатар аймгийн Төмөнцөх цумын нутаг Тунгалаг гэдэг газар төрсөн. 2005 2006 онд бол одоо улс салзан азрагсан шүдлийн дааг шүдлийн хоёрт уягдаагүй. Ерөөсөө одоо уяагүй. Тэгээ хязаалан үрээ 2007 онд хязаалан үрээ уяад Сүхбаатар аймгийн Төмөнцөх цумын нааданд 5-д орсон. За соёолон азраг уяад Сүхбаатар аймгийн Төмөнцөх цумын нааданд 11-т хүртэлсэн гэж ярьдаг юм байл. За тэгээд хавчиг азраг бол одоо 2009 онд Оронт зүүн бүстэй жил таарад тэр хонгор мөр айрагдж явахад одоо би халз азаргаа уйж өтсөн юм аа. Тэгээ яг хэдийр орсныг нь одоо бас мэддэггүй маа. Дээгүүр орсон юм даа орсон юм мэддэггүй гэдэг. Тэр бол 2009 оны Оронтын зүүн бүсийн бичлэг байдаг. Тэрэн дээр одоо бас харж чад одоо болохгүй гэх юм байхгүй. За тэгэл одоо 2009 оны хавчиг азраг. Тэгээд 2010 онд бол одоо Сүхбаатар аймгийн Төмөнцөх цумынхан байр нааданд хавар нь Жавчин чаргын хурд уралдаанд болоод ороод зун нь одоо Төмөнцөх цумынхан нааданд хол төрүүлсэн халз азраг. Тэгэж анх одоо тодорсон. Ингээд хол төрүүлсэн азраг. Тэгээ хойтон жил нь бол халзан азрагыг одоо Сүхбаатар аймгийн Мөнххан сумын тухайд аймгийн баруун бүс гэж одоо 130-40 азраг уралдсан. Бас их хөтөн сайхан наадан болсон, хаврын уралдаан болсон. Тэрэнд бол одоо улс салзан азраг төрүүлээд тэгээд зун нь бол тэгэхэд ч одоо Багнуурын бүс нүрэнтэй хурд гэж улсын бүсийн уралдаан болоод хавар нас давхрыг уралдаа тэнд одоо улс салзарагч бас 10 дотор орсон байх шүү. Мөнхханы одоо Алтан сүхийн саарл гэдэг одоо хурдан саарлмаар одоо тэнд мөн төрүүлээд Мөнхханы очир дэрмийн онгон одоо инх хамгаалангийн хөрмөр гэж ам үзүүлдэг. Тэгэхэд бол 10 дотор орсон одоо 6 толгоор ч орсон гэдэг үлээ дээ. Увс аймгийн Дөрвөн сумын анх хоёрын зээрдэг гэдэг азраг бол одоо ямар ч байсан тэгэхэд чинь 6-аас. Тэгэхээр улс салзанаг 7-8-аар орсон байх магадaltaй юм шиг байна. 10 дотор орсон байдаг. За тэгээд зун нь бол одоо 2011 оны ардын хувьсгалын яруу алдарт 90 жилийн оюун хоёр нааданд бол одоо шин толгой уяач өөрөө уйж ирээд төрийн хоёр нааданд бол одоо Сүхбаатар аймгийн Төмөнцөх цумын Чимдөржийн хүсэл зүйлийн зээр нартайгаар төрийн хоёр нааданд төрүүлж ингэж одоо анх алдрын замналаа эхлүүлсэн цагаас хойш тэгээ 11 онд улсын 90 жил төрүүлчихэд давхрын Дундгой аймгийн байгууллагын 70 жилийн ой гэж болоо тэнд очиж дөрөвт ороод тэгээд л одоо завсаргуу улсын баяр нааданд 11 12 13 гэдэг одоо төрүүлсэн. За энэ нь бол одоо 8, 9, 10 настай азраг улсын баяр нааданд 3 жил дараалан төрүүлж одоо агуун шаргын одоо амжилтыг 3 жил дараалан төрүүлсэн амжилтыг одоо давтсан. Ийм Монголын хурдан хөлөг бол одоо 2000 шинэ мянганы усаг гараад за эхний 10 жилдээ одоо зэрэгцээд ингээд Монгол төрийн наадмыг жимживсэн ийм одоо хурд гэж одоо ярьдаг юм байна лээ. Ардын хувьсгалын 91 жилийн өмнө Дэсник баяр наадмын азрагны уралдаан барайны додод дорж ирэхэд өнгөрсөн жилийн төрийн баяр нааданд дөрвөн магнат урдасан Сүхбаатар аймгийн Төмөнцөх цумын уяа Шин тулгын унган Өмнөгов аймгийн Цогццын сумын харьяат Тодмондоо байж Даштан Бэрлийн Батэрдны улс салзан азраг өнгөсөөр орж ирлээ. За одоо улс салзан азраг бол барайны додод дээр төрийн азрагыг бол одоо дайраад бүтэн бэрээ илүү гараад өнгөлж эхэлсэн. Ам үзүүн дээр нь Дундгой аймгийн Дэрэн сумын уяач Монгол улсын алдарт байж Дов хүчин сэлгээгийн хүү Бэм сүрэнгийн одоо хурдан зэр дазраг аман үзүүн дээр нь байна. За зэр дазраг бол одоо цагаан хөтлийг даваад одоо өндөр өвчтөлийн шөнгийн хатгаа хөтөл өнгөлж уралдлаа. За ингээд 1 жил 2 жил дараалан төрийн хоёр нааданд энэ амар цагаан зэр дазраг түрүү магнат хурдалж ирэн тун магадгүй боллоо. За энэ хүү ардын хувьсгалын 91 жилийн Монголын төр төсний цэнгэл баяр наадмын Адун сүргийн мандаа азрагны уралдаанд 280-аар алтан турд тоосоо өргөж Өмнөгов аймгийн Цогццын сумаас Даштан Бэрлийн Батэрдны сартын амар цагаан зэр дазраг түрүү магнат хурдлан орж ирснээр төрийн хоёр нааданд 2 жил дараалан төрүүлж нэгэн өөр хүмүүс амжилтыг үзүүллээ. За сүүлд амглан төрийн ажны ашраг азраг 2-3 жил дараалан түрүү магнат хурдсан бол энэхүү Батэрдэн Тодмондагийн зэр дазраг түрүү магнат хурдалдаа Дундгой аймгийн Дэрэн сумын уугуул Говьсүмбэр аймгийн Баян тас сумын уяад Сэлгээгийн Бэм сүрэнгийн зэр дазраг аман хүзүүн турдаж наадамчиг олдоо байсгалаа 3 Өвөр ханга аймгийн Ужир сумын уяад Гаваагийн Батгуугийн Соён зэр дазрагыг нийслэлийн алдарт уяад Синдэ өвгийн Баттуулд уйж 3 турлуулсан бол Өвөр ханга аймгийн Үзий сумын уяад Дулмын сугрын цагаан хол дазрагыг Монгол улсын Тодмондоо яаж онон уйж айргийн 4 турлууллаа. Бас нэг яриа байдаг шүү дээ. Одоо яг таны энэ удам ингээд ярьлаа. Одоо сүүлийн 2-3 жилээс ахуулаад бас одоо Ажны шарга газрын эцэг халтар азрагны
төл байх магадaltaй ихс бас нэг тийм яриа сонсч ирсэн. Энд та ийм яриа сонсч юу юм яаж? Гэхдээ яг би ер нь бол яг Монголын хурдан морины түүх домогч одоо тэгээд амаар ихэнхэн дамжин. Тэгээд одоо дээр нь бол одоо тухайн хүний адууг одоо өөрөөс нь илүү мэддэг хүн гэж бол байхгүй. Унган эзнийх нь л одоо баримтсэлтийг л одоо тулгуурлаж ингэж гаргана гэхээс одоо бид нэр ямар тэр зүг үед хажууд нь байсан биш. Тий яг ер нь бол тэр ажны шаргын эцэг тэр өвтөрдөгтэй алтраа зарганы одоо хурдан тогроогийн төл алтраа зарганы төлөвлөгөөл зарим хүмүүс ярьдаг юм байлээ. Энэ бол одоо бас баттай мэдээлэл биш. Тэгээд одоо амаар дамждаг болохоор одоо энэ ч бол унган эзнийх нь л одоо өөрийнх нь л одоо мэдээллийг үндэслэн өгөхөөс биш. Бас хамаагүй одоо бид нар бол тухайн цаг үед одоо хажууд нь байгааг учраас сайн мэдхгүй. Би бол тэгжил одоо сонссон ийм л түүхтэй юм байна л дээ. Улс алцаа заргач чинь бас тэгээд яг 90 жилийн дараа ч бас Нарахвах аваад тэгээд дунд хойхоо дайгдуулаад тэгээд Ажны Батэрдэнтэй Дашнбүлийн Батэрдэнгээд бас бэлгийн төгсөн гэж. Тий. Ер нь яг Монголын хурдан морины уралдааны түүхэнд одоо нэг үед нэг бас нэг сайхан энэ малчин уяачдын морийг өндөр үнэлж авдаг морины байнд одоо их өндөр бай шагналыг өгдөг юм жишг тогтоосон бас олон хүмүүсийн нэг нь бол одоо яахарахгүй Дундгой аймгийн Улзий сумын угуул Бацхан наран хуугаа. Тэгээ өөрөө ч одоо ер нь цолных нь болцол хангацсан мөртлөө өөрөө ч нэг улсын цол зэрэг авъя ч гэдэг юм шиг байгаа. Тэгээ тэр хүн бол яг улс алзан азаргын улс 90 жилд төрүүлсэнд аваад тэгээд одоо Дундгой аймаг төрөлх нутгийн хаан одоо 70 жилийн хойно хоёр нааданд очиж айргийн дөрөвт хурдлуулсан. Тэгээд одоо Дундгой аймгийн зохицсон сумын Дашнбүлийн Батэрдэн гэдэг хүнд бэлгэнд өгөөд тэгээд энэ хүний нэр дээр улсын баяр нааданд 12 13 он төрүүлэхэд Доронтой аймгийн Матад сумын хараад Монгол улсын мандалаа байж Батчрын Зэнбаатар гэдэг хүн бол үнэхээр сайн үеж одоо 2 жил дараалан төрүүлгсэн. Тэгээ одоо улс алзан азаргач нь Дундгойн 70 жилд айрагцсанаас гадна бас Дүнжин гарвынхаа хурд уралдаанд айргийн тав дурдсан шүү дээ тийм ээ. Тэг их хурдад 13 он давхруугаар төрүүлсэн. Тэг би зүгээр нэг Давхбаатарын амнаас нэг сонсч ирсэн зүгээр улс алсан ч аргагүй одоо төрмөл хурдан азаргаа. Ер нь 3 жил завсаргүй төрүүлнэ гэдэг бол одоо ер нь хэцүү. Тэгээд 14 онд Наран хонгорыг хавчиг төрүүлдэг жил 93 жилийн огор улс алсан төхөөрөмж иргээд унаад л нэг шар хадагтай өнгөний хитээс рахта сайхан гарч ирээ тэгэл одоо суудаг шүү дээ тийм ээ. Тэгээд Давхбаатад манлаа бол 13 онд улсад 3 дахь жилээ төрүүлдэг жил нь их хурдад давхруугаар төрүүлэх хэрэг байхгүй шууд их хурдыг алгасч өнж өгөөд хойтон дөрөв төрүүлгээд энэ дөрөв төрүүлсэн дөрөв азаргынхаа араас орох байсан бол яах юм байсан бол гэж тэгж нэг ярьж исэн. Тэгээ одоо яг хойд их хурд гэж Монголын морины олимп байсан. Тим сайхан нааданд бол одоо манай ган хуйг Тодманлай Зэнбаатар Тодманлай энэ мордуулнаа одоо тийм ээ. Энд бол одоо бас Наран хуугшин бол одоо энэ сайхан морины байнд маш шүү гэж байгаа. Ийм сайхан том наадны хүндэтгээ мордуулна гэж хэлээ. Тэгэл одоо төрүүлгсэн. Тийм л одоо хэмжилттэй ийм одоо хурд азраг. Тэгээ Жавчин ширхгийн хавар уралдаанд бас одоо төрүүлсэн Сүхбаатар аймгийн авраг хүлэг шалгаруулах хаврын одоо аймгийн бүсийн уралдаан гэж төрүүлсэн. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр энэ цаг үед хурдан төдийгүй одоо тэгээд улс алзан азарганы төл гүнүүдээс гарсан адуунууд одоо үнэхээр юм бас хурдалж байгаа. Тэгээд өөрийнх нь төл одоо Архангай аймгийн Эрдэнэлгэн сумын мөнгө сайхны зээрд гэж одоо Хамарцгаан зээрд азрах Дүнжин гарвын хурд уралдаанд 2018 онд айргийн тав дурдсан зэрэг одоо улс алзан азраг бол энэ төлөрхөг чанараараа бол үнэхээр одоо Монголд бас одоо хорхон төрсэн ажнаа гэдгээ бол одоо ингэж батлан харуулдаг байгаа юм л одоо хурд азраг. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн одоо их насных нь морины энэ удаагийн одоо дугаарт Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул за одоо Чойроос зүүн Малхын талын одоо зүүрч явах одоо байдаг Зараагийн гашуунаар одоо нутагтай байсан Мортин цэнд гэж төмөн олонны дунд бол түүхэн цуванд одоо Хонгор Мортин цэндийн зээрд гэдэг алдартай хурдан мөр 54 60 онод төрүүлсэн байдаг. Тэгэхээр өөрийнхөө хувьд одоо энэ алдартай хурдан хүлгийн талаар тийм ээ дуулж мэдснэ. За мэдээж одоо ном зохиол байдаг бах. Ер нь одоо энэ зээрд мөрний талаар ер нь унган гарал нь хаанах юм гэдэг юм ямар түүхтэй юм энэ талаар дуулж мэдснэ. Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нэр туяач Хонгор Мортин цэндийн зээрдмөр 1954 оны ардын хувьсгалын 33 жилийн он хоёр нааданд төрүүлж 5 жилийн дараа буюу 1960 оны ардын хувьсгалын 39 жилийн он хоёр нааданд мөн түрүү магнат ордсон алдар турдан үлгээ. Хонгор Мортин цэндийн хүү төмөр хуйг 1981 оны ардын хувьсгалын 60 жилийн он хоёр нааданд урдан хээр азарга төрийн хоёр нааданд аман хүзүүн дурдлуулсан удам туяач та.
Тэгээд яг одоо тэгээд мөртийн цэндийн зээлдмөр гэж ярихад одоо улсын наадамд хамгийн хол төрүүлсэн мөр гэж ярьдаг те намаас оногчд яг одоо сүүлийн үед төгөж очнод унаа дуграахын хөрөмөр те Батэрднахын хөрөмөр л төгөж одсон бол удаа тэр 12 он төрөлхтэй барахтай нэг 800 м ер нь их байсан ба арай хэд хүрээгүй юм шиг байгаа. Тэгээ буян таваадаг арамбар гажиж хаад одоо нүхтийн сайрандайг авч илаа гэсэн тийм яриа байдаг. Тэгээд тэрнгүүрээ бол зээлдмөр их алдартай. А нөгөөт нь алдарт галын хөрөмөртөө 60 онд хийсэн уралдаан гэдэг те ингээ гэх мэт их алдартай. Тэгээд дунд нь цэнд гэдэг хүн өөрөө ер нь юу хүн байсан байгаа юм тийм их одоо амьдралын хар ухаан их сайтай тийм юм таттай тий. Ер нь 8 хэвүүлж юм тоглолт ер нь бол ямар тийм хаттай амьдралын хар ухаантай хүн байсан гэж одоо Говьсүмбэр аймгийн одоо Монцомай гантлын сэтгүүлч одоо орон нутгийн сэтгүүлч Төмрийн Болбатар гэж ах маань бас нэг гоё хар ухаан гэсэн тийм бас нийтлэл бичсэн байдгийг. Тэн дээр бол ер нь их сайхан юмудаас тэр яг хүний тухай охин бас хүрэлт байгаа гэж хүн байсан байгаа. Тэр 60 он тэр нунж бас санаатан төрүүлсэн байгаа. 54 онд одоо ахынх нь хүү. Тэгээ Даржаагийн Манзар гэдэг хүн. Тэр хүн төрүүлсэн. Тэгээд энэ зээлдмөр чинь тэгээд бас авахд бас их түүхтэй авсан юм билээ. Тэгээ өөрөө бас тэгээд тэр одоо Мортин Даржаа гэж одоо төрсөн ахын бах те тэрний одоо адуучин дэлгэрийн борхоо гэдэг хүн. Бас адуун жаваа дээр үеийнхээ одоо тэгэл энэ манайхны одоо хамгийн том юмчид одоо халуун шутаа мал одоо өгдөг те цалин өсөмж өгдөг бай шагнаж өгдөг байлаа шүү дээ. Тэр жамаар одоо энэ олон хурдан адуунууд тэр одоо өвөл адуучид дотоод авч яваал одоо манайхан ч яадаг нэг цантай аврах хэдэн жил шутарсан бай гэж ярьдаг чи те олон жил адуун авч адууг нь бас минь цаахан авчсных нь дагуулж одоо азар гадуу өгсөн юм уу да те тэнд нь бас энэ зээлдмөр маань одоо дааг очсон гэсэн байгаа. Тэгээд энэ дааг шүтлэн төстэй ер нь бас их 3-4 төрүүлсэн гэдэг баг. Тий. Хизааландаа 4 төрүүлсэн гэдэг нь соёолондоо харин бас 3 төрүүлсэн гэдэг баг шүү. Тийм баг. 52 онд соёолмөр цагаан дэлгэрийн наадам төрүүлсэн гэдэг нь бол өөр баттай гэдэг баг шүү. Тэгээд нэг л хамаа үзүүлсэн юм шүү дээ бас нэг тийм яг хөө тэр нь бас тэгээд хүүхдийн юунаас бас нэг тийм яг бас тайлбарлаж чаддгүй юм байлээ яг хөө ам үзүүлэх нэг ам үзүүлсэн юм байлээ тийм. Тэгээд Говьсүмбэр аймгийн наадамд тэр Даржаагийн Манзар гэдэг хүн 53 онд наад Говьсүмбэр аймгийн наадамд хавчигмар оролдоод тэгээ Гончгсрөнгийн хээр гэдэг мөр яах вэ тэр бага насандаа сэндийн зэр гэдэг мөрийг төрүүлж яхад нь бол дандаа л одоо ам үзүүлдэг байсан мөр. Тэгээ тэр баринд орж ирэхэд нь одоо барай болчлоо штэ гэж хэлээд нөө зэрдмөр төрүүлж орж исэн боловч ам үзүүнд сатаад тэгээд ажиуран дээр Гончгсрөнгийн хээр мөр хавчиг жилэн тэгэд төрүүлсэн гэж ярьдаг л тийм ам дээ. Тэгээд тэр Борхүүгийн Даржаа гэдэг хүнд чи очсон түүхэн тийм байгаа маа. Тэгээд эннээсээ бас эзэн солигдсон байгаа тийм. Тэгээд тэр бас хин гэлээ. Гиндэн дав гэдэг хүнд очоо. Гиндэн давгаасаа санжаа жамс гэдэг хүнд очсон байгаа. Тэгээд энэ яг зэндгоос 2-3 удаа ч гэсэн бас авах гэж очоод энэ бүтээгүй юм билээ зээдмөр 8 их гээд. Ер нь бол 8 хийвэл тэр авч салддаг хүн байлээ л тэгээд яг энэ дээр юусоо болж ихгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нөгөө Санжаа жамцын өргөмөл ганц охин бас айлын хүн болох гээд. Тэгээд тэр нэг нутгийн тэр нэг залуугийн тийм сайвар борморыг авч өг гэж одоо аавгаа хэлсэн байгаа. Хадангуу тэр яриаг нь цэндгоо сонсчоод нөгөө хүү дээр очингуудаа за борморыг ч одоо ингэж яах нь чи оронд нь надаа юу яа. Зээрдмөр авч өг. Би чамд одоо юу яа. 10 хөхөр өгөө. Дээр нь одоо сумын төв дээр байгаа хашаа башаа аваад бүтгэр өгчөж яваад гисэн гэдэг юм билээ. Тэгээд зээрдмөр очсон түүхтэй юм билээ. Зэндугаа дээр юу нэг бас 7 настай мөрөө тэр авчаад очсон баг. За тэгээд улсын наадамд гэж уралдаа заахан тэр их хол дөрүүд тэр жил чинь даваа нэр нь начин одоо маань улсын наадмын 3 төрөв авна гэж бодсон юм билээ. Тэгээд халдсанмартайгаа. Тэгээд үүдэнд яг одоо халдсанмар ам үзүүлдэг шүү дээ. Тэгээд яг нөгөө хүүхэд нь одоо нөгөө хараа мотой хүүхдээс ингээд бас ном зохиолд бичүүлсэн байдаг. Хол алдсан зээрдмөрийг өөрийгөө төрүүлээд яваад байна гэж боддог. Тэгээд яг хараа мотой хүүхдээр онолж их яалаа гэдэг халзаа төрүүлдгээрээ төрүүлсэн тэр жил. Бас юуныхан даагныхын хүүхэд нь унтсан гэдэг ухаан нэг тийм юу гэдэг. Тэгээд ингээд бодохоор аргагүй л одоо энэ үеийнхаа даалуу одоо байсан байгаа маа тий. За үзэгч та бүхэн 1960 оны ардын хувьсгалын 39 жилийн үндэсний хоёр наадмын одоо бичлэгийг одоо харж байна. За ингээд их насны мордын уралдаан эргэж байгаа энэ мөчийг харахад бол одоо лавтай нэг 7-800 мөр одоо уралдсан ийм одоо түүхэн ховор учлалыг та бүхэндээ үзүүлж байна. За их насны мордын уралдаан бол одоо энэ хөндөй тал нутагт бол одоо дүүрэн одоо ийм сайхан уралдаан болсон. За зарим морд одоо мордын төрөвч одоо баруун үзүүрэн тэр цаад айлын цаагуур өнгөрж байгаа. Зарим морд одоо айлын наагур одоо өнгөрж байгаа жишээний. За ингээд энэ их баяр наадмын их насны мордын уралдаанд
1954 оны Ардын амьсгалын 33 жилийн оны 2 наадамд төрүүлсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Монголын одоо боржигн талын нэр туяач Цэндийн хонгор мөртийн Цэндийн зээрд Төв аймгийн Нялга баян жаргалын сумын уяач Галын хөрөн Галгадархын хөрөн гэж алдартай хоёр хурдан мөр одоо төрийн 2 наадмын түрүү аман хүзүүнд хурдлан яваг та бүхэн харж байна. За энэ бол одоо 10 настай Цэндийн төмөр тогоо гэж охин унсан хурдан зээрдмөр ингээд Монгол төрийн 2 наадам 5 жилийн зайтай 2 дахь удаагаан төрүүлэн наадамчин олныг одоо байсгасан түүхэн ховор өчлөг одоогоос 70 жилийн өмнөх хөшлөгийг харж байна. Энэ чинь төрүүлснийхаа дараа бас тэр бас нэг айхтар ном зохиол төр байдаг шүү дээ одоо тэр нэг үхрийн эвэр үхэрд мөргүүлсэн тэгээд яг 2 3 яриад байдаг юм л да одоо яг одоо айлангугаар нь тэг 55 онд бол яг улсад Цэндээ одоо зээрдмөр 7 настай мөр төрүүлгээд 55 онд 8 настай мөр уяад явах гэж бод Говьсүмбэр аймгийн тэр шар урдны завууд гэдэг газар одоо наадамд мороо үйж байгаа л тэгээд уяатай морд уяага ахуулаад тэгээд нөгөө олон үргэлж мороо уяатайгаа тохиод үхрийн зилэн дээгүүр очиод тэгээд одоо энэ шонтхор мөрлөөгөө үхрийн эвэрээр хатгуулаад тэгээ бас нэг яхан тийм доголох тийм талын юм гарсан гэж ярьдаг юм лээ. Тэгээд 55 онд нааш ирсэн байдгийг ш бас тэгсэн гэдэг тэгж бас сонсчихсон тий. Тэр унжсэн даржаагийн манзар гэдэг хүн тэгж ярьдаг юм. Ярьжсэн тий. Ярьжсэн. Яг одоо зарим юунд ч одоо нөгөө морины ажил хийж байгаа л одоо сунгаан ч юм уу хийжсэн мор замдаа нөхөр ивтэл тэндэгээр хараагаал мөргүүлсэн гал нэг яриа байдгийг. Тэгээд тэр нэг сэргэлэн сумын тавьд хүн зарагдсан юм шиг байгаа зээрдмөр. Тий. Тэгээд 2 3 жил уйх нь уйсан тэгээд юу нэгэд нэг шалтай дахиагүй. Тэгээд нөгөө хүн бас аваач буцааж өгсөн байгаа зэн дугаад. Тэгээд 60 оны улсын их баяр наадамд одоо төрүүлсэн 2 дахь төрүүлсэн 6 жилийн зайтай тий. Тэгтээ яг манай зорим ном зохиол төр галгой цэндгой хоёрыг чи ерөнхийдөө бас их тийм түргэн хүмүүс тий. Яг нэг их хорын малтаг нөгөө ч жоохон шарттай гэдсэн. Энэ хоёр чинь бүр энэ зээд морийг төсөг амжилт гаргахаас өмнө хүртэл галгой нэг ингэж ярьж ирсэн гэсэн. Одоо за би яг одоо манайхан бол ингээд их сайн адуу тий. Хоёр талаасаа ингээд удам угшилтай адуу би гойч өөрөө ингэж сайхан наацаа манайхууд ингээд унган хурдаа адуутай. А цэндэд бол ханаас ч ямар адуу аваач өгсөн цаа чи хурдлуулж мэдгүй яаж хүн шүү гэж бас галгаа тэгж ярьж исэн гэдэг. Тэгэхээр сайн уяаж байсан байх тий. Сүүлд яг одоо 1981 онд хүүгийнх нь тэр азаргнууд чойрын гэж азарг амууд үссэн ч таасан надад Цэндийн төмөрөйгээ. Тий. Тэрийг чинь бас авахгүй жил тэр одоо 8-ны арга ухаан хэрэглээд одоо тэр баян зүрхийн нармай дондуугаа гэж одоо тэр хүнэд очиод одоо тэр үед нь сумдаа төрүүлсэн байсан дааг нь авах гэж одоо оролдоод хэд онжиж тэр хэрийг аваад явсан түүхтэй. Тэгэхээр ингээ бодохоор ер нь тийм их цөл хэр байсан байгаа. Ер нь бол яг одоо энэ бол тийм мянгад малта одоогийн байдлаар бол зүгээр тийм их хөрөнгөтэй те ер нь идэлтийг цуутаа сайхаар хүн байсан юм шиг байгаамаа. 1981 оны Ардын хувьсгалын 60 жилийн оны 2 наадамд Монголын удам туяач хонгор мөртийн Цэндийн хүү Төмөрхөгийн хурдан хээр азраг гэж Төв аймгийн Баян зүрх сумын уяач Дондвын унган хурдан хээр азраг Ардын хувьсгалын 60 жилийн оны 2 наадамд аман хүзүүнд дурдаж наадамчин олно байсгсан болон Говьсүмбэр аймгийн уяач Цэндийн Төмөрхөгийн унган адуу Говьсүмбэр аймгийн уяач Жамсрангийн адууны хөрөнгүүнээс гарсан 60 жилд аман үзүүлсэн хээр азрагны төлийн төл болох Говьсүмбэр аймгийн уяач Баяр сайхны одоо хөрөнгөж өнгөрсөн жилийн чойрын наадамд аман үзүүнд дурдсан Төв аймгийн Нялга баян жаргалын сумын уяач Галын Баттмрын хурдан хөрмөр 500 гаруй мордын уралдаанд 1996 оны хаврын бүсийн уралдаанд төрүүлэн ирж төмөн олныг байсгаж байгаа хор өчлөгийг та бүхэн харж байна. За буруу талд нь Монгол улсын Тодмандаа байж Батлан хамгаалахын яамны уяач Аюушийн хээрмэр аман үзүүлж Улаанбаатар хотын Парцан хорооны уяач Мандавя цоогийн дөрцрэнгийн авраг хайрмар 3 дурж 1994 оны улсын баяр наадамд 95 оны улсын баяр наадамд 6 дурдж байсан Алайх дүүргийн уяач Инг тээвний гурвал гэдэг мөр айргийн 4 дурдалж за айргийн 5 дээр Дорногов аймгийн Алтан ширээ сумын Исцанын улаан хүүгийн шаргамар хурдалж байгааг харж байна. За энэ хүү Говьсүмбэр аймгийн уяач Цэндийн Төмөрхөгийн одоо хурдан хээр азрагны төл Дошгонбор гэдэг азрагны төл болсон Баяр сайхан уяач уйж өнгөрсөн жил чойрын наадамд аман хүзүүнд дурдлоо түрүү магнат дурдлуулсан хурдан зээрдмэр 96 оны Дэлгэр хааны хаврын бүсийн уралдаанд түрүү магнат дурдаж наадамчин олно байсгалаа. Баяргүйя. Намайг таймер ямар одоо хөтлөө хаанжаа юу энэ Говьсүмбэр аймгийн өгсөн мөрөө энэ баяр сайхан гэж хүн үйж үзсэн мөрийг би одоо өнгөрсөн жил хөдөлж явсан юм аа. Тэгээд уяагаад яадаг хүчтэй. урд нь бол энэ Сүмбэрт 6 настай мөр төрүүлсэн Сүмбэр аймгийн наадамд
өнгөрсөн жил Боронжийн нааданд 7 настай мөр ам хүзүүлсэн юм дээ. 1960 оны одоо анх нэг наадам биш одоо дүүг одоо биш тийм Улсад хоёр төрөл. тий хоёр дахь төрөл тэгээ мортойхон өмнө цэндугай тэгсэн гэж. За манай галын хөрмөр шороод идсэн юм шиг байна. За миний хөө яг ингээд зээлд мөрөндөө чи ингээд тохоод ирвэл скол гаргаад хол явуулаарай. Скол татаад артныг нэг л биш байж хөрмөр гэж. Тэгсэн галгоо жоохон байж байгаад бас ирсэн гэж. За миний охин манай хөрмөр ингээд яваад ирвэл яг бас цэндугай гээд авцгааж. Скол бүр гаргаад мөрөө хол явуулаарай. Скол татаад артныг гэсэн. Тэгээд энэ хоёр хүн бас аатай байгаа шүү дээ. Тэг хөрмөр тэдэд шороод идсэн юм шиг л байгаа юм байна. Тэгээд цэндугай тэгж ярьж байгааг бодвол бас тэгээд энэ хоёр өвгөн бол ихтний сайхан найзууд тий биенийхээрээ орж гаддаг яг хөө тэгэл хоёр дээр үе өгчүүдэн яг хөө хоорондоо нэг явуулсан хатгсан тийм юм байдаг юм шиг. Тэгээд дээх нь үед баян Батөм руугаа яриа бас тод магнаа дээр өгсөн ястхан дээр байж тэдээс тэгээд тэр хэдэн оны юм мэдгүй энэ хөрмөр зээлдмөр хоёрыг бас нэг дээх нь үед бас нэг тэр баян жаргалан дээр аваар бас нэг уулдууд тосхорог гараад цэндугаа буцаа явцсан гэж бас нэг тэгдэг. Цэндугаа яг тэр хөрмөрөө яриа барахгүй байсан юм шиг байна. Тэгээ 2-3 хоног бас айрыг ууцуулж бас тийм яриа гарсан гэдэг юм байлээ. Хал зуралдуулах бас байшаа. 2000-ны бол улсад оролцож байгаа нэг харамчлаг байдаг шүү дээ. 60 оны тий 60 оны наадмын тэр өөрийнх нь охин хүрэлт байгааг тэгээд үсэн хийцэн дээр азерт мөр явж байгаа. төмөр таваа гэдэг хүн үзнэ тийм зураг бичлэг байдаг шүү бас тийм ээ. Тэгээд тэр үчил галган хөрмөр ч одоо нэргүй их ч одоо тий унжсэн байна өөрийнх нь охин одоо яг хөрмөр тэгээд доошоо тэр буйн тухайг тэн дээр л унсан юм байлээ шүү дээ. Тэр одоо зурагчид нөгөө сэтгүүлчид зураг даадаг наадам үсэг толгой дээр тэрний хавьдлаа хөрмөр унсан юм шиг байна тий. Тийм жоохон харамсалтай төвхтэй тэгээд мотоос өмнө цэндугаач хилжсэн байна, галгууч гэсэн бас очиж тэр хүрэлтгоо гэдэг охинд нь бас загчижсэн. Тийм бас түүх тэр нийтлэл дээр байлаа. За инхүү бид та бүхэндээ ардын хувьсгалын түүхтэй нааданд одоо өндөр амжилт үзүүлсэн хурдан хөлөг мордыг алдаршуулдаг энэ нэвтрүүлгийнхаа 8 дахь дугаарт одоо Дархан Манлай төмнийх улс салзан газраг за мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Хонгор мөртийн хэмээн олондоо алдарсан одоо Цэндийн Зээрд мөрдийн талаар хүргэлээ. Ингээд дараагийн 9 дахь дугаараараа иргэн уулзъя.